Эртээ урдын цагт туйлын харамч бэрмэн амьдардаг байжээ. Тэр айлаас айл руу очиж бадар барьж явна. Тэгээд вааран савны амсар дүүрэн тутрахтай болоод ирэх үед түүнийгээ идэж харахад дундарч хоосралгүй дүүрэн хэвээрээ л байлаа. Бэрмэн тэр вааран саваа орныхоо дээр байх хадааснаас үлгчхөөд унтахаар хэвтэхдээ өнөөх ваарлууга харан байж ингэж боджээ. Вааран сав маань тутрагаар дүүрэн байж байдаг. Харин би даанч одоогоор цатглаа шүү дээ. Хэрв би энэ тутрагаа 100 зоосоор зарчихдаг юм бол түүгээрээ нэг ямаа худалдаж авнаа. Тэгээд ямаагаа бүтэн сүрэг болгож үсгэнэ. Дараа нь ямаагаа зарж нэг үнэ авнаа. Үнээгээ тугаллуулж туглаа өсгөж зараад одос үхэр болгоно. Түүнийгээ дараа нь гүү болгож солино. Гүү маань унгалж адуун сүрэгтэй болно. Тэгээд адуугаа зарж худалдаад бөөн алцтай болно. Тэгэхэр нь өөртөө нэг сайхан байшин бариулаад ноёны охинтой гэрлэж их инж авандаа. Тэгээд бид хүүтэй болж хүүдээ Шарман гэдэг нэр өгнө. Хүүгээ өсгөж хөл дээрээ суулган надуулаад дараа надууныхаа жүчээнд ойрхон очиж суугаад ном уншина. Хүү маань намайг хараад гүйж ирнэ. Би адууныхаа дэрэгдүүр гарч хүүгээ моринд өшгөлүүлчихвээ гэж болгоомжлон өөдөөс нь өгтөжгүй. Тэгээд эхнэр лүүгээ хүүгээ аваарэ гэж хашгирна. Харин эхнэр маань энэ үед гэртээ завгүй их ажилтай байх болохоор миний хэлсэн үгийг сонссонгүй. Тэгэхэр нь би давхиж очоод түүнийг өшгөлөөд авна. Ингэж бодоод өнөөх харамч бэрмэн ваараа өшгөлөж орхилоо. Тэгтэл ор дэвсгэрээр нэг тутраг цацагдан асгараад бэрмэн цагаан будааны тоосонд булагдваа. Хэн нэгэн бодол мөрөөдөлдөө хит автвал шармны эцэг лугай адил үлгэр болоозай гэж одоо ч хүртэл энэтхэгт ярьдаг гин билээ. Эдүүгээ хүртэл ярьцгаадаг 2000 жилийн түүхтэй энэ зүгээр үгийг чухам хэн гээч нь анх хэлсэн юм бүү мэд. Гэсэн ч энэ хорвоод мэдлээгүй хөөр хитэр нэгэн жаалхүү шармны эцгийнхэн тухай үлгэрийг алс холын энэтхэг орны өнцөг булан бүрт хэн хүнгүй мэддэг гинлээ.